За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 9 сарын 8-р 2 дахь мөнгө барилтаа хийх гэж байна. За тэгэхээр тэрнээс өмнө би сая түрүүн жингээ сууж агаад энэ нөгөө нэг 8 сарынхаа юмнуудыг бүр дуусгаа 9 сарынхаа бас дүгнэлтүүдийг хийчлээ. Тэгээ 8 сард бол нэлээд амжилттай ингээ хийхээр зорьсон ажлын захисал, сарын зорилтоо бүгдийг нь бол хийсэн байна. Тэгээ 9 сардаа ч гэсэндээ ер нь дажгүй явж байна. За одоо 9 сарын 8-1 дээр 490 мянган төгрөг хуваарлана. Гэхдээ тэрнээс гадна 100 тогтоогоо би ер нь бол өнөөдөр чадвал шахаад дуусгамаар байгаа. За тэгэхээр 100 тогтоогоо хамгийн түрүүнд дүүргэн. За тэгээд үлдсэн одоо хуримтлуудлуугаа мөнгөө ингээд хуваарлаад хийнэ гэсэн. За тэгээд дээрэс нь энэ нөө шинэ жилийн чаленж байгаа да. Энэ шинэ жилийн чаленжаас бүр ингээ мөнгө үлдсэн гэж боддог манайхаа. Энэ шинэ жилийн чаленжийг юунд зарцуулсан бэ гэхээр үүдний шкафта 50-аар нэмж байршуулсан. Манай нөө готлнууд үүдээр багтахгүй маш их хөглөрдөг байсан. Тэгэнгүүт 50-аар нэмж байршуулад үүдний хэсэг харагдаж байна. Өмнө нь ингээ энүүгээр дүүрэн гутал аваарсан байдаг байсан. Одоо тэгээд өмнө нь яг энэ шиг байсан аахгүй. Тэгээ энэ дотор манай гэр бүлийнхний гутал юусоо багтахгүй байсан. Тэгэнгүүт ямар болгосон бэ гэхээр дундуур нь юу энэ 3 50-ыг нэмээд энэ болгоцсон. Тэгсэн чинь ингээ бүх гутал багтцсан. Байршуулаад за тэгээд балконоо ингээ бэлтадаад энийг арай бүсэлж хэмжиг байгаа. Тэгээ энэ чинь юм шкаф хийгээд дээдлэлт нь алсын юмнууд нэлээд мэсэн. Бүр янзлаад балкон дээрээ шинэ шкаф хийлгсэн байгаа. Тэгээ манай аав хийж өгсөн болохоор зардал нь юу маш гайгүй гарч ирсэн. Тэгээ бүр тэнцэнээс ингээд мөнгө үлдсэн байгаа гэж боддоо. Тэгээ мэдээж аавдаа бол гарын мөнгө өгсөн. Тэнгүүд энэ мөнгө маань бас ер нь бол одоо 100 тогтвороо орно гэсэн. За энэ мөнгө ас байна тий. За тэгэнгүүт шүү дээ одоо эхлээд нь 100 тогтооныхаа хэдүүлээ хэдэн төгрөг болж ийн гэдгийг тооцоож бодоотох юм. Нийлбэр үнийг бодоот. За энийгээ 100-аар үржээд ингээ 236 мянган төгрөг 100 тогтооны чаленж руу орчих юм бол 100 тогтоо маань ер нь бол дүүрчих юм. За тэгэхээр эхлээд нь энийг үзье. Хэдэн төгрөг үлдсэн байна те. Энд чинь 740 мянган төгрөг зулжсан байх ёстой шүү дээ. 4 5 6 7 8 9 10 вау 200 ингээд 210 20 за 10 20 энэ бас нөгөө нэг одоо энэ хугацаанд цугларсан юм задгаа мөнгнүүдийг би ингээ хадгалаад зсэн 20 30 за дахиад нэг 5,000 аснаа 36 мянга. За энэс ерөөсөө юу ч авахгүйгээр ийшээгээ бүгдийг хийх боломжтой болчихлоо. За тэгэхээр энэ 100 тогтоороо ингэж хийгээд 100 тогтооны чаленж маань бүгдээрээ дууссан гэсэн. Тэгэхээр удахгүй 100 тогтооны чаленж задлах бичлэг бол хийх тэнээр энэс тусдаа хэдэн би нэг өдөр бас хийн гэсэн. За тэгээ энэ бүх төрснүүдэд бодож дуусгах нэ. За энэ хоёрын боторхой мөнгнүүдээ яах вэ гэхээр доотлын дэлгүүр дээр очиод одоо янзалт сайхан зэгслээд очиод бүхэлдүүлэн гэсэн. Тэгээ дараагийн өөр хуримтлалтаа бол хийнэ гэсэн байна. За энэ хавцаа бас хадгална. Дахин ашиглана. Тэгэхээр энэнийхээ хойдолтой хийчихье. Дараагийн дэвтэр дээр эхлэж яана гэсэн үг шүү дээ. Одоо шинэ он гарсны дараа. За бүгдийг бодчих юм байна. За
За ингээ бүх төрсөд бодож дуслаа. Өнөөдөр 10 сарын 2024 оны биш 9 сарын 26 ингээд нийт 7 сарын хугацаанд дүрсэн байна. Тэгэхээр энэ ч 505 мянган төгрөг цугларсан байгаа. Би болохоор энэ мөнгөө юунд зарцуулмаар байгаа вэ гэхээр хөлдөгч авмаар байгаа. Жижиг хэмжээний хөлдөөгч аваад ногоо бэлдэж хөлдөөгөө. Тэгээ одоо нөгөө гой хаврын шинэ ургацын ногоо гарцсан учраас тэдрээс худалдаа авалт хийгээд тэгээ тэрийг гой хөлдөөгөд ингээ хишгүй шүлөө тэгж бэлдэж химээр байгаа. Тэгэхээр тэрэндээ зориулаад юм хөргөж авах хүсэлтэй байгаа. Гэтэ арай хөрөхгүй байж магадгүй юм шиг л юу ч гэсэн судлана. За одоо байрандаа мөнгө бай. За байрны мөнгө хэд байна? Энэ хариулт мөнгө байгаа. 30, 40, 50, 60, 65. За энийг 75 болгонгуудаа одоо дахиад 75-ыг нэмэн шүү дээ. 85 гэсэн юм. Ирийг хийгээд 50000-ыг хариулаад авч. 1 2 3 4 5 6 7 8 9. За тэгээд манайхан бас нэг шинэ өөрчлөлт гарч байгаа. Би болохоор яг нөгөө нэг ажил хийж байгаа гэсэн шүү дээ. Тэр ажлаасаа ер нь бол ингээд гарч байгаа. Яагаад гэхээр одоо нөгөө нэг өмнөх ажил маань бол ер нь бол гоё байсан дээ. Ингээд ажиллахад айгу боломжтой тийм байсан. Гэхдээ илүү их одоо нөгөө нэг тэр компани одоо тэр газраа ингээд хүнээс цалин аваад ингээд ажиллаж байгаа учраас би өөрийгөө нөгөө нэг одоо ингээд өөрөг хариуцлага аваад тэг ингээд тэрнийхэн төлөө ингээд юмаа ихтэй бүр амар өөрийгөө ингээд шахаад ингээд байгаад байгаа хгүй яа. Тэгэнгүүт тэрнгүү энерги цаг хугацаагаа зарцуулж байгаа учраас тэр цаг хугацаа энерги өөрсдийнхөө зүйлдээ зарцуулъя гэж шийдээд нөхрийнхөө одоо ажилд илүү туслаа, нөхрийнхөө маркетингийг хийж эхэлж байгаа. Тэгэхээр одоо илүү нөхөртөөгөө хамтраад одоо тэгээ илүү том борлуулалтыг ингээ хийх одоо үйл хөдлөх хөрөнгийг илүү сайн гаргах тэр чиглэлээр ингээ хамтарч ажиллаад тэгээ өөрсдийн одоо тэр түүнээс олох ашиг орлого нь бүгд манай гэр бүлд одоо орох учраас тэрэндээ илүү одоо цаг заваа эрчүүчээ зарцуулъя гэж шийдсэн байж байгаа. За тэгэхээр орлогын хэлбэр маань одоо өмнөх хувилбар руугаа шилжиж байгаа. Тэгэхээр бас 7 хоног болгоомж хуваарлалтаа хийж магадгүй байдалтайгаа гэхдээ юу ч гэсэн харж бай хэдүүлээ. Одоо бол бас яг тийм юм гэж хэлээг. Тэгээ би бас ажлаа арай хүлээлгэж өгч дуусааг байгаа. Тэгээ одоохондоо ингээ бусад одоо энэ ангиллал ашиглахгүй байгаа ч гэсэндээ яг тэр үе маань дахиад ирэх юм бол одоо буцаад одоо сайн ашиглагдаж эхэлнэ гэсэн. За ариун цэврийн хэрэгсэл дээр нэг 20,000 төгрөг хийчихье. За эрүүл мэнд дээр нэг 10,000 төгрөг хийчихье. Гэр бүл дээр хийхгүй. Гоо сайхан. За нэг 30,000 төгрөг хийчихье. Машин дээр манай машин одоо бас нэг засуулах байгаа хэрэгтэй байгаа. Машины хэрэгсэл дээр нэг 30,000 төгрөг хийчихье. За хурим өнгөрсөн 7 хоногоос 2-7 хоног л өнгөрсөн гэж үзээд нэг 20,000 төгрөг хийчихье. За 52 7 хоног дээр би тэгтээ өнгөрсөн юунаас хойш 2-7 хоног болсон байгаа тий. Тавин 2 33 нийт 85,000. За шинэ жил дууссан байж байгаа тий. Шинэ жилийн чинь ингэ дууссан. За тэгээ харъя. За бусад хэрэглээний зардал. Чадрах, гэр ах уу. Тэр 20,000 төгрөг. Ингээд нийлээд 47,000 төгрөг байна.
За эрүүл мэнд дээр 10 мянга. Гэр бүл дээр их гоо сайхан дээр 30 мянган төгрөг. Гэрнэлээд 37 мянга. За машины хэрэгсэл дээр бас 30 мянга. За одоо хурмын дээр 20 мянга. За ингээд нийлээ 500 мянган төгрөг даасна. 20 40 60 70 80 90 300 биш ээ. 500 20 40 60 70 80 90 600 10 20 30 40 60 70 80 90 700 мянга болж. 700 мянга. Хормын мөнгө яваа хормлогдсон байх шүү. За 52 7 хоног дээр 85. Гэтэг чинь хариулах боломжтой. 90 мянга хийгээд 1 2 3 4 5 6 7 8 9. За тэгээд ингээ мөнгө үлдвэл энэ мөнгөөр нөгөө ногоо авмаар байгаа. Одоо нөгөө цэнгэлдэх хүрээлэн дээр маш гоё юм ногооны үзэсгэлэн худалдаа олж исэн. Тэгээд тэрэнд гармаар байгаа. За энийг тоолохоор 300 20 40 60 80 90 биш ээ. 300 20 40 60 80 400 20 40 60 80 ингээд 500 10 20 30 40 50 60 70 80 90 600 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70 80 90 700 10 20 30 40 50 60 70
710 20 30 40 50 51 751 байна. 751. За тэгэхээр энэ энэ 52 энэ 33 2 байна. Хади. За одоо яах вэ гэхээр энэ мөнгнүүдээ янзлана. Дээрэс нь энэ мөнгөө тоолоод би бас энэ мөнгнөөсөө ийшээгээ хийх боломжтойг нь хийгээд бай гэж бодож байна. Яагаад гэвэл одоо би бас нөгөө ажлаас гарч ин тэгэхээр нэг орж ирэх ёстой гэж бодож байгаа мөнгө маань орж ирэхгүй болчих واخгүй юу. Тэгэхээр бас ямар эрсдэл гарч ирэхийг бид нар мэдгүй. Гэхдээ тэрэндээ бэлдээд одоо ингээд тэгээ урьдчилаад ингээ мөнгөө бас хийж явах нь зөв юм шиг санагдаж байгаа. Энэ заавар мах гэдэг шүү дээ. Бага юу ичтэй бага. Бага юу гэдгэлээ ч хүмтэй шүү. Мах загс зүгийдэг. Асан мах ичдэг гэсэн. Адны ичдэг гэсэн бага. Асан адны ичдэг гэсэн. Тэсэж асан мах ичдэг гэсэн. Тэпас мах ичдэг гэсэн. Бай май ичдэг гэсэн. Бай юу ичдэг вэ? Бай адны ичдэгтэй.
Анаас үйдэж Юу гэдэг вэ харин? анаас ууш иддэг. Маднаас навч идэн тий. Хүн амд иддэг. Юу гэдэг вэ харин? Хаад иддэг. Хаад. Мэд юу иддэг. Хаад иддэг. За одоо штэ энийг 1 2 3 4 5 болох ч тийм үү. 5000. Тэгээд энэ Эцэг юу вэ? 2 3 4 5 6 8 9 10. Хайнда биш үү? Хайнда? Эцэг чи хайнда биш үү? Мөн үү биш үү? Мөн үү? 2 3 4 5 6 7 8 9 10. Эцэг чичамын хоёр тоёдэн 2 3 4 5 6 7 8 9 10. Окей. дөрөв 1 2 3 4 аюу дөрөв 5 гурав 7 аюун 8 хаяг гойд дээр тавсараа даянам is аюуна маяг 30 32 35 36 37 38 39 40 38 39 그렇죠. 이게 1 2 3 4 5 6 7 8 9 하나 500. 자, 이게 5명. 이게 10명. 이게 15명. 16, 17, 18, 19, 20, 21, 22, 22, 22명 500, 22명 500, 22명 620. За энийг ингээд маргааш бүхэлдүүлнэ. За одоо энэ чинь хэдэн төгрөг болж байгаа юм шиг байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 200 мянган төгрөг байна. За тэгэхээр ингэж бодож байна. Энэ хоёрын хилүүлээд хөлдөөгчнийхөө мөнгө дээрээс нь одоо нөгөө ногооны мөнгө хэд болох нь те тэрийг ингээд нийлүүлээд авъя гэж бодож тэнгүүтээ энэ хоёрыг бол ерөнхийдөө ойрхон хугацаанд хийх хэрэгтэй байгаа нь яагаад гэвэл ногооны үзэсгэлэн худалдаа маань удахгүй дуусна. Тэгэхээр тэрнээс өмнө амжиж амжуулах хэрэгтэй гэсэн. За тэгээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуусчихин. Нэрээ дараагийнхаа чаленжаар дахиад нэг чаленж хийх үү яа. 2 сарын хугацаа амж уулын нэг чаленж явуучвал зүгээр л дээ. Хамаг чаленжаа дуусгасан болохоор. Тэгэхээр юу явах вэ? 30 өдөрт 1 сая төгрөгийн чаленжаа явах уу? 2 сая ч юм уу. За тэрийг тухайн үед нь шийдээ. За тэгээ өнөөдрийн бичлэг маань ямар ч тач энэ